Бидний оршихуй 7 давхрагтай. Бидний оршихуй 7 төлөвтэй. Эхнийх нь бие, хоёр дахь нь амьсгал, гуравт сэтгэл. Сэтгэл чихээр дамжуулж дуу чимээг сонсдог. Нүдээр дамжуулж хардаг. Сэтгэл 5 мэдрэхүүгээр дамжуулж гадаад ертөнцийг мэдэрдэг. Миний хэлж байгаа үг чихэнд чинь хөөрөвч, сэтгэл чинь хаа нэгтэй бол та сонсож чадахгүй. Альваг хүлээн авч ойлгодог ухамсарын тэр үйл ажиллагааг сэтгэл гэдэг. Дараа нь бидний ухамсарын өөр нэг төлөв буюу оюун ухаан. Оюун ухаан санал нийлж мөн нийлдэггүй. Та тийм эсвэл үгүй гэж байдаг. Ухамсарын тэр төлөвийг оюун ухаан гэдэг. Оюун ухаан дөрөвдөх нь тэгээд ой санамж. 5 сарын 31-нд өглөөний цайндаа юу уусан бэ гэж асуувал та хариулж чадах уу? Өнгөрсөн 7 хоног 5 сарын 31 байсан ч та санахгүй. Тэгвэл бид юуг сандаг вэ гэвэл бидэнд чухал зүйлсийг. Хизээ гэрэлснээ та сандаг. Өөрийн төрсөн өдрийг, хосынхоо төрсөн өдрийг ч сандаг. Санах ёстой, санахгүй бол асуудалд орно. Хосынхоо төрсөн өдрийг санаж байсан дээр. Тэгэхээр бид зарим зүйлсийг санаад заримыг сандаггүй. Ой санамж ихэнхдээ сөрөг зүйлс дээр эргэлдэж байдаг. Сэтгэлийн мөн чанарыг ажиглавал сэтгэл ихэнхдээ сөрөг зүйлтэй зууралддаг. Та 10 магтаал нэг доромжлол сонссон бол алинд нь тэглэх бол тийм ээ 10 өдрийг сайхан өнгөрүүлсэн ч нэг цагийг маргаж өнгөрүүлсэн бол алийг нь санаж үлдэх бол тэр нэг цагийг гэвч хүүхдүүдийн биш. Анзаарч ирсэн үү? Хүүхэд уйлж байгаа хацар дээрх нулимс нь хатаж амжаагүй байхад л инээж эхэлдэг. Ингэж яхад харж ирсэн үү? Энэ бол бидний харж чадах үнэхэрийн гайхалтай зүйл. Хүүхдийн хацар дээрх нулимс нь хатаж амжаагүй байхад л инээж эхэлдэг. Бид энэ дэлхий дээр дүүрэн баяр хөөр, хайрын оргилсон урам зоригтой төрдөг. Хинч муу хүнээр ирдэггүй. Зөв үү? Дэлхийн хаа сайгүй шүү. Япон, Монгол, Аргентин, дэлхий даяар бид баяр хөөртэй, хайр, гоо үзэсгэлэнтэй хүүхдүүд байсан. Гэтэл амьдрал хэмээх аяллаа хаа нэгтээ түүнээ мартчихсан. Дараа нь бидний эго. Эго бол би хэн нэгэн, би өөр, ялгаатай, би энэ, би тэр. Энэ бол бид өөр хоорондоо босгодог хашаа, тодорхойлолт. Энэ дэлхийд хамгийн их хохирол учруулдаг. Та анзаарч ирсэн үү? Бид тодорхойлолттой тэгэлж зуурдаг. Бидэнд хэд хэдэн тодорхойлолт байдаг. Нэн тэргүүнд бид нэг организм, нэг амьдралын хүчний салшгүй хэсэг. Хоёр дахь нь бид хүн төрлөختөн. Гуравт бид эрэгтэй, эмэгтэй. Дөрөвт бид ийм, тийм шашинтай. Энэ орных, тэр орных, энэ хэлээр ярьдаг, тэр хэлээр ярьдаг гэх мэт бусад олон тодорхойлолт байдаг. Хүн төрлөختөн гэсэн үндсэн тодорхойлолтоо мартахад бид ертөнц дахны сүнсний нэгэн хэсэг гэдгээ мартахад бид асуудалд ордог. Минийх биш, надад хамааралгүй хүн гэж тэднээс зай барьдаг. Би айжин. Энэ бол эго. Дараа нь эгоны цаана бидний амьдралын өөрчлөлт бүхний харьцангуй зэг. Эргэн тойрны тань бүх зүйл өөрчлөгддөг гэдэгтээ надтай санал нэгдэх үү? Эргэн тойронд тань зарим зүйлс өөрчлөгддөг. Бие махбод өөрчлөгддөг билүү? Бодлууд, сэтгэл хөдлөлүүд, нөхцөл байдлууд өөрчлөгддөг.
Тэдгээр өөрчлөлтийг яаж таньж ухаардаг вэ? Учир нь үл өөрчлөгдөх нэг зүйл байдаг. Үл өөрчлөгдөх зүйл байдаггүй бол өөрчлөлтийг ч мэдэж чадахгүй. Бидний дотор ямар нэг үл өөрчлөгдөх зүйл байдаг. Тэр бол таны оршихуй, таны дээд оршихуй.